За энэ агч ингээд ямар ч гэсэн таныг энд ирээд ирж байгаад аюух баяртай. Тэгээд одоо өөрийнхөө зохиосон магтан дуу хүний зүрхнээс зохиосон магтан дуугаа дуулах гэж байна. Эхний дуу нь эзэн таны те. Тэгээд энэ дууг та хэрхэн зохиосон бэ? Би хальт нэг сонсож байхад аюу гой түүхтэй дуу байсан те. Тэгээд энэ түүх маань үзэж байгаа хүмүүс, сонсож байгаа хүмүүст зөвхөн нэг дуу гэдэг утгаараа биш. Зөвхөн нэг аялгау үг гэдэг утгаараа биш. Үнэхээр тэр яг хүчтэй хэсэг нь хаанаа юм те. Энийг гой түүхийн та хуваалцаач. Баярлалаа. Тэгээд би анх Есүс эзнийхээ хайрыг энэ үнэнийг 1991 оны 4 сарын 25-ны өдөр Америк ахын дүүсээс сонссон. Тэгээд тэр цагаас хойш Есүс эзнээ маш их магтах дуртай, түнд маш их хайртай болсон. Тэгээд зүрх сэтгэлийн хайрыг магтаалаар илэрхийлдэг. Тийм жоохон итгэлийн тийм охин байсан. Тэгээд тэр утгаараа гудамжинд явсан, ийшээ тийшээ явсан ч үргэлж магтж байдаг, эсвэл залбирч байдаг. Тэгээд яг 95 онд Библийн сургууль сурч явах хугацаанд нэг өдөр хүнсний зах руу олон хүнсний зүйлсүүд авахар явдаг. Тэгээд алхаж явахдаа эхлээд би эзэндээ зүрх сэтгэлээс яг тэр магтаалын тэр талархлуудыг өргөө залбирч явсан. Тэгтэл гинт энэ магтаал маань sorry. Зүгээр шүү дээ. Гинт залбирчсэн залбирал маань дуу болсон маа. Тэгээ би маш их баярлсан. Урд өмнө ерөөсөө би дуу өөрөө бол зохиож үзээгүй. Харин нэг магтаалын дуунд их дуртай, гитар тоглох дуртай, тэг шин дуунууд байнга сурахыг хичээд ингээд дуулдаг байсан. Тэгээд миний залбиралд ингээ ай ороод ирсэн ингээ дуулагдаад эхлэнгүүд маш их баярлсан. Тэгээд зах ортлоо эхний нэгдүгээр бадаг ингээ дуулсаар байсан. Тэгээд зах орохынхаа өмнө зах ороод одоо олон юм аваад завгүй болох учраас би нэг хөөх ингээ залбирсан байгаа бурхан эзэндээ. Хэрвээ бурхан эзэн минь энэ дуу миний анхны танд зүрх сэтгэлийн хайрыг илэрхийлэх, танд талархах тэр магтаалын дуу мөн бол эргээд одоо тэг гэртээ очиод гитар аваад дарахад барилт нь амархан бас ингээд аянд санагдахаар дууны өгнүүд нь ч гэсэн эргээд санагдахаар юм байх болноо. Гээд ингээд нэг жижиг хөөрхөн бодол залбирал дотор ингээд зах руу орсон. Тэгээ захт ороод маш завгүй байсан, олон зүйлийг авах хэрэгтэй байсан. Битсэн дараалынхаа дагуу олон зүйлийг аваад гэртээ ингээд буцаад очсон. Оцсныхаа дараа юмаа тавьчаад маш хурдан гитараа шүүрч аваад нөгөө дуу маань санагдаж гин үү? Нөгөө дуу надад бурхнаас өгсөн дуу мөн бэ нү гэж шууд ингээд дарж эхлэхэд шууд уулагдсан. Тэгвэл маш их баярлсан. Тэгээд тэрнээс хойш бас би анх түрүү хэлсэнчлэн анх удаа энэ дуу надад эзнээс өгсөн дуу учраас урд өмнө дуу зохиож үзээгүй учраас сайн бас ихтгэлтэй биш байсан. Тэгээд сарын турш нуугаад найзуудаасаа зүгээр заримдаа аяын ингээд аялж хөө найзаа энэ дууг сонссон уу? Хөө цоглааны дүү минь энэ дууг тэг өмнө ийм аяг сонсож ийсэн үү гэж айгу асуудаг гэсэн. Тэгэхэд бид нэр хөөх ерөөс ийм дууны аяг сонсож байгаагүй. Ямар дуу юм бэ? Шинэ магтаалын дуу юм уу? Зааж өгөөч гэх мэт ингээд хэлдэг байсан. Тэгээд сарын дараа залуучуудтайгаа бид нар туул руу салхинд гарахаар хамтаа явсан. Тэгээд бүгдээрээ зарим нь сэлээ, зарим нь гоё нөхөрлөгөөр авч явсан хоолоо хамт хувааж идээд тэгээд суух үед гитар бариад ер нь хаа явсан газар бурхныг ингээд магтах дуртай. Тэгээд гитараа бариад эзнийг магтажсэн. Тэгжээс нэг гинт яг өөрийнхөө тэр зохиосон дууг дуулмаар санагдаад дуулж эхэлсэн. Тэгсэн чинь бид нартай хамт үйлчилдэг нэг Рита гэдэг эгч маань тэр дууны аяыг сонсоод сэлж явснаа шууд ирээд "Хөөе хоёроо надад ч яасан гоё дуу вэ? Хин зохиосон бэ? Монгол дуу юу?" гэнгээ асуусан. Тэнгүүд нэр Рита гчээ би сарын өмнө энэ дууг бурхнаас авсан. Миний зүрх сэтгэлийн тэр талархал магтаад ингээ дуу болсон юм байгаамаа. Гэтэ би өөртөө итгэлгүй байсан учраас ингээ сар танд ч юм уу найз нартай та нарт хэлэхгүй байлаа. Тэгээ харин тэр өдрөөс хойш бүгдээрээ тэгээ энэ дуугаар эзнийг магтах болсон. Сүн дээр одоо магтдаг байна. Одоо хүртэл энэ дуугаар бурхан эзнийг магтах дуртай. Мэн. Тэгвэл өргөжлүүлээд олон сүмүүд энэ дуугаар эзнийг магтах болтгоо тий. Зүгээр. За. Санаа зовхон багтаа шүү. Иесус та аврагч Иесус та бидний хайрлагч Иесус та энэрэнгүй хэлдэг Иесус та бидний уучлаач эзэн танда би баярлалаа
эзэн таньда би хайртай. Есүс танд би хайртай. Есүс та жинхэнэ гэрэл. Есүс та бидний найдвар. Есүс та зөв төдөр дагч. Есүс та бидний тэмүүлэл. Эзэн та бидний баяр баясгал. Халелуя. Эзэн та бидний хүч чадал. Халелуя. Эзэн таньда би хайртай. Есүс танд би хайртай. Есүс танд би хайртай. Амен. Амен. За.